Анукас гэсэн давтай морил Лондонгоос мэдчихжээ. За өнөөдөр та бүхэндээ маш энгийн мөртлөө маш амттай яг бүхэн одоо орцсон байгаа тийм гоё салаатыг бэлдэж хийхээр ирлээ. За тэгэхээр энэ салаат маань болохоор Италийн Insalata di tonno con freschella буюу Италийн тунатай бөгөөд одоо сухартай салат одоо монголоор тийм нэртэй салат байгаа шүү. Тэгээд би энэ танилцсан төгөн гэвэл нэг анх Италид очиж аюу халуун өдөр байсан. Тэгээд юм идмээргүй ч юм шиг, идмээрч юм шиг ингээд нэг сайн хоо шингээд жоохон юм шиг шингээхгүй байгаа юм шиг тийм үед бидчихсэн. Үнэхээр гоёсэн. Маш хөнгөн гэхдээ уурга нөхөд тавчин. Тэгээд яг ингээд нэг хөнгөн идчихмээр тэр үедээ үнэхээр гоё таалагдсан надад. Хамгийн гол нь яг би тухайд шүү. Эний чинь хүн болгон ингээд Монгол хийгээд идэх боломжтой юм байна шүү дээ. Тэгээд би тэр салат эзнээс үүш ингээд өргөж ирнэ одоо ингээд байгартэж иддэг болсон байгаа. Тэгээд та бүхэндээ энэ орцоогоо хувааж байгаа маш их баяртай. За тэгээд орцоо танилцуулж эхлэе. За тэгэхээр фреселла гэдэг ийм дугуй талхайгаа. За энэ талхай болохоор ер нь бол нэг сухаар шиг тийм талхайгаа шүү. Нэг хүмүүс аягүй салаатанд хийж хэрэгэлдэг. А за тэгээд Монголд энийг байхгүй бол би зүгээр нөгөө 2-3 хонцын талх байдгийг штэ. Тэр талхаар орлуулж болно шүү гэхээр би энэ зүгээр талхыг авсан байгаа. Тэгээд биднээс 140 мл ус за тэгээд салаатны навчнаар орсон байгаа. Тэгээд помидор салаатны навч маань болохоор 110 г байгаа шүү. За тэгээд помидор болохоор 180 г гэсэн. Тэгээд өвөрцгийн тал ойлгоор 190 г гэсэн. За тэгээд мэдээж лаадсан тунаа загс маань өөрөө энд байгаа. За тэгээд нэг ширхэг сонгод ягаа цагаан ягаа хоёр сонгон байгаа. За тэгээд лимон тэгээд оливын тос 50 мл орсон байна. За бүгдээрээ орцоо хийж эхэлцгээе. За бүгдээрээ болохоор одоо фреселла талхаа бэлдэж эхэлцгээе. Тэгээд хамгийн сонирхолтой нь энэ талхыг би ингээд хийж ихэнх харсан чинь яг энэ талхан дээр сухар шиг ийм талхайгаа штэ. Ийм ингээд нэг яг юм сухар шиг талхайгаа. За энүүн дээр болохоор энэ нөгөө 140 мл-ийн тал бас энийг. За тэгээд энэ болохоор дахиад нөгөө миний 2-3 хоног байсан талхайгаа шүү дээ. Энийг ингээд. За одоо энийг ингээл бус материалыг бэлдэж явах хооронд ингээ амраач гэсэн үг ойролцоогоор 20 минут 30 орч. Тэгэхээр энэ талхаг чинь амар гоё зөөлхөн болчих шүү дээ. Ингээд хамаг усаа уугаад. За тэгэл тэр чинь ингээ доор нь сюрприз байгаа бэ. Тэрийг дараа нь хэлье за. За одоо болохоор бусад орцоо бэлтэж эхлэе. Одоо сонгон сармсан. За сонгоноо хиччихье. Зүгээр л юм нарийнхан хичээл болоо. Энэ би яагаад хоёр өнгийг хэрэглэж байгаа гэхээр зарим хүмүүс юм ягаан сонгон төртэй, зарим хүмүүс цагаан дэдэг зүгээр ингээ холиол хамгийн гол нь нэг ширхэг хэмжээний сонгон хэрэглэн гээл ойлгоцоорой. За одоо ингээд нөгөө черри томатогоо жижигхэн томатнуудаа ирчээд. Тэгээд өөрт байгаа зүгээр юм том ингийн нөгөө классик томатогоо ч гэсэн томато помидороо тэгээд гэрчиж хэрэглэж олё шүү. За одоо бүгдээрээ өгөрцөө гэрчээ. Энэ болохоор Sorrentoгийн ийм том лимон ийм том. Sorrento болохоор нөгөө Италийн Sorrento болохоор яг юм лимоноор алдартай. Тийм юм лээ. За одоо бүгдээрээ энэ болохоор нөгөө Wild Rock салат гэдэг нөгөө Италичууд болохоор нэг ийм хатнал гэдэг юм л да нэг. Энэ болохоор зарим спинач явж байгаа. Тэгээд нэг иймэрхүү
ногоон салаад. Яг тийм энэ болохоор яг рок тахгүй юм гашуун маягийн ийм рок салаад гэдэг. Энэ дотор нь спинач орч тэгэл ганц 2 юм явж орч. Ийм холимог юу гангилд ингээд зарч идэв билээ. За энэ дээр бүгдээрээ одоо 50 мл оливын тосоо нэмээд ер нь бол нөгөө жижигхэн лимонад байдаг шүү дээ. Тэрний тал нэг ойролцоогоор 15 мл дэтэл нь ордог. За тэгээд бүгдээрээ баримжаагаараа зүгээр тал лимон орно гэл. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ заавал та давс нэмээд авах шаардлага байхгүй. Яг л нөгөө сонгон байгаа учраас сонгон зүйлээ гэсэн гашуун тийм шүү дээ. Тэгээд өөртөө амсаж байгаа яг давс хэрэгтэй нэг нэмж болох. Тэгэл энэ чинь нэг антипасти стартер болоод төгсөж байгаа. Тэгээд Италид яг идэж байх үед хүмүүс нэгээд 100 цонийг аягсаа идэх юм байлаа. Тэгээд мэдээч намрын үед нөгөө ид туурах цураагаа тавцсан үед те хоол идэхээс өмнө заавал нэг стартер нэг мөнгө идчих орой. Тийм хүмүүс тэгээд юм байдаг шүү. За ингээд салаад маань ийм гоё хэлчихлээ. За одоо энэ дээрээ за нөгөө түрүүн балгасан талх маань ингээд ийм гойлцсон ингээд та нарт харуулъя. Ингээд нөгөө хамаг хусын нуугаад ийм гоё зөөлөх ингээд. За энэ бас ч гэсэн нөгөө талх маань энэ талх болохоор нөгөө арай чигшлэгт болохоор арай удаан байж авдаг болохоор жоохон удаан. Дахиад нэг 5-10 минут гэж бодож шүү. За. За тэгээд ер нь бол би ингээд та бүхэнд одоо харуулъя. Яаж ерөнхийдөө бол би ганцаараа ингээл бүх салаад эзчихдээ штэ. Хаяа ингээд юм идмээр байгаа. Гэт тунаага тавиад. Энд чинь болохоор ингээд 100 г шүү дээ нэг цунаа тэгээд хүмүүсээс хамаараад нэг хүн нэг юм лаадсныг эзэн ч утны скол хуваагаад эзэн ч утна одоо би яаж идмээр энэ таны дээр шүү дээ. За би энэ болохоор нөгөө зөв хоёр дахь опшнтэй сонголттой байгаа учраас. За тэгээд би бас нэг юм хэлье гэхэд ингээд иймэрхүү салаатыг байнга идээд ахаар шүд айгүй хэмзэг болдог. Яа тэгвэл лимон айгүй хүчлэлэг штэ. За тэр үед заавал лимон хийх албагүй шүү. Яах вэ гэхээр зүгээр сайхан оливын тосоо нэмэл тэгвэл хэлэг тавс цацаал тэгэл болоо. Тэгэл үнэхээр. За тэгээд хамгийн гол нь би нэг яагаад ингээд сюрприз байгаа гэхээр их шүү дээ хараарай. За ингээд сайн нөгөө юу перселээ талхаад тавьсан, тунаага тавьсан тий. Гэрээ бүгдээрээ ногоогоо тавиад за энэ ингээд амар surprise шиг харагдаж байгаа хгүй. Зүгээр ингээ хүнд өнгө зүгээр юм ногоотой салаад агаад. За тэгэл идэл эхлэнгүүд эн чин ингээл ногоотой салаатай идэл байжсэн чинь яг доор нь ингээ тунаа нэг давхуртайгаа. Тэгээд ингээд нөгөө норцон талах нөгөө фресэлэ талах. Йоо за тэгээд ингээд цуг гэдэг нь үнэхээр
тасархаа. За би та нарт зүгээр л антин үзүүлэн заяа. Энэ бүр харж ийн бүр ийм гоё. Бүх салаад ингээд хүнд өнгөт ёо зүгээр л салаад юм уу те. За тэгэл тунаага өгөөл ингээд доош харуулъя гингүү тэгэл өөр surprise ахгүй юм чи ингээд амар гоё. Тэгээд ингээд бүр талхтай те тунаатай гэдэг юм ингээд бараг л хоо шиг гэдэг байхгүй. Үнэхээр хоо шиг бүр тэр халуун өдрүүдэд юм идмээргүй би бүр үнэхээр тэрийг идчихээ. Вау. Үнэхээр тасархаа манай тэгээд Монгол хүн болохон гэртээ хийж болно. За тэгээд бүгдээрээ давталж үзцгээе. За бүгдээрээ одоо бэлэн болсон инсалата di tonno con frittata o pane. За бүгдээрээ хоолойгч үзье. За тэрнээс өмнө grazie Marilena. За тэгээ бүгдээрээ торт салат хамсаж үзье. Ингээд идэх тусам ингээд яг гоё ингээд юм чигшлээ гоё нөө фреселад болохтай. Тэгээ тунаа ингээд тэгээ нөгөө fresh нөгөө гоё ингээд шинхэн ногоонуудын амтны ингээд бүр идэх тусам улмал гоё амсаалаад. За юу ч гэсэн одоо нөгөө панатай гэрийн талхтай. Нөгөө 2-3 хонцон гэрийн гэртээ талхах гэдэг шүү дээ. Тэрийг юм уу адилхан талхтайгаа сад үзье. Яг хоёулаа гоё амттай. Яг гэртээ 2-3 хонцон талхах болохоор амт нь болохоор арай тийм хүчтэй тийм амттай. Тэгээд энэ болохоор яг нөгөө оригинал заагур. За тэгээд та бүхний ч гэсэн энийг заавал хийж гэдэг итгэлтэй. Тэгээд таны ширээн дээр өнөөдөр Италийн хамгийн амархан, хамгийн онцтой, бараг л хоол шиг салаадыг таны ширээн дээр авчирсан гэдэгт итгэлтэй. За тэгээд энэ видео таалсан бол лайк дараарай. Тэгээд дараагийн дугаараар хамтдаа уулзцгаая. Тэгээд мөн subscribe дараарай. За баярлалаа надаа.